нар гэртээ хайлаа. Тэгтэл ээж нь хоолоо хийгээд дүүн зурагтаа үзээд чи хичээлээ хийгээд байж байлаа. Тэгтэл хэд тов тасарчлаа. За юу гэж бодлоо. За бидэнд юу хэрэгтэй вэ? За насан ч. Гэрэл хэрэгтэй. За гэрэл хэрэгтэй юм уу? За хоолоо тог хэрэгтэй юм байна, тийм ээ? За чийхэн хэрэгтэй. За тэгвэл бид нарт гэрэл чийхэн хэрэгтэй юм биш, тийм үү? За тэгвэл бүгдээрээ цайгаа юу ч юм бэ? Тогоор. За. Зургатаа юугаар үзэх юм бэлээ? Цахилгаанаар. За өөр тогоор ажилладаг юм юу вэ? Компьютер. Өшөө юу ажилладаг вэ? Тогоор. Электр ажил юм уу? Зүйтэй хөргөгч. За тэгвэл зайгаар юу ажиллах юм болоо? За болно. Радио. За. Түрээ. Тэртлэг. За. Цаг. Өөр. За. Чи. За зайгаар тэгвэл ийм арчигдан гэрэл ажилтны нэг тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ өнөөдөр хичээлээс юм аа. Цаашаа хичээл. За өнөөдөр хичээлийн зорилго маа бүгдээрээ хараагаар уншаарай. За туршил. За ихтэй одоо бүгдээр яах вэ?
ажиглаарай. 2-р даалгаврыг. 2 дээрээ мөн амтхан асах уу, асахгүй юу? За цаан санамж дээрээ бичиж өгөөрэй. Буулгарай. Асан гэсэн буулгач. За асан гэсэн буулгач. За 16 нац хөвчч. За тэгэхээр асан гэсэн хийдэ. За одоо 3-р даалгавраа ажиглая. 3-р даалгавраа ажиглая. За бүгдээр таамаглаарай. Наад дээр тэмдэглэгээ. Наад даалгавар дээр тэмдэглэгээ өгье. Алмасраараа даалгавар дээр тэмдэглэгээ өгөөрэй. Даалгавар дээр тэмдэглэгээ хийлээ. Багийн ахлагчид дүнгээ нэгтгээрэй. Асан гэсэн хий байсан бэ? Асгүй гэсэн хий байсан бэ? Ажлын хуудас дээр 3 гэсэн дугаарыг аваад асан гэсэн тэд, асгүй гэсэн тэд гэж багийн ахлагч дүгнэ шүү. За дараагийнхаа гайчаа. Дараагийн 4-р гоо. 4-р гоо даалгавраа ажиглая. За тэмдэглэгээ хий. 4-р гоо. 4-р ажиглаарай. 4-р даалгавраа. За тэгээд санаа нэгтгэх багийн ахлагч. Санаа нэгтгээрэй. Санаа нэгтгээрэй.
өмнө бүгдээрээ анхааруулгаа уншиг. За анхааруулгаа уншаарай. За бүгдээрээ төлөвлөе. Чийдэнгийн суурь ашиглан гэрэл яаж гаргах вэ? За харъя. Чийдэнгийн суурь чийдэн яаж гэрэл гаргах вэ? За бүгдээрээ төлөвлөе. За төлөвлөе. Гурваараа хоёроо ажлын утас аваа. За багаараа хоорондоо найз нартайгаа ярилцж байгаа төлөвлөөрэй. За бүгдээ төлөвч 3 даалгавар байгаа тийм ээ. За 3 даалгавар байгаа. Тус бүрэн төлөвлөөрэй. 3 даалгавар байгаа шүү бүгдээ. 3 даалгавраа тус бүрэн төлөвлөөрэй.
хоёр утсыг зайны хоёр талд нь нийлүүлж үзье. Манайх 3-р холбоосыг зайны улаан өнгөтэй захиргааны гэрэлд холбож асах үгийг үзнэ. За, анаач. Манай гэрэлтгүй хийгээд зайг хажуу талд нь холбож гэрлийг асааж. За, танаа хэлсэн байгаа тэр 3-р болоод байна уу? Тэрийг явууш. Зайг нэг залууны залууж үзнэ. За. Араа 2-р зай хэвцэл бай чинтгийн хар утсыг дээр байж улаан утсыг өдөртөр ажиллаж үзье. За, танаа. За, 2-р туршилтыг одоо үз. Та нар таамагласан шүү дээ, тийм ээ хүүхдүүд ээ? Таамагласан шүү дээ бүгдээрээ. 2-р туршилт нь асж гин үү? 3-р нь асж гин үү? 4-р нь асж гин үү? 5-р нь асж гин үү? 6-р нь асж гин үү гэж хамгаалтуудаа бүгдээ туршиж үзье шүү. Хэн асж гин? Одоо хэлбэрийн юм юм шүү. Одоо бүгд энэ хоёроо хоёр дахь нь ашиггүй байна тийм. Энэ дээр нь яхаар. Одоо тэгвэл 3-р улаан асан. За одоо хэлбэрээ ямар туршилт хийхээр асч чинь ямар туршилт хийхээр асахгүй юм гэдэг дүгнэлтээ бичсэн шүү дээ. Асаагаад үзсэн бол
Энэ бараг зай болж байгаа тийм.
хар хасах тэмдгийг дээр тавиад улаан нэмэх тэмдгийг нэг үзүүртэн тавихаар асахгүй байна. За, асахгүй байна. За, асахгүй байна. За, одоо дараагийнх. За, болоо. Манайх 6 тань хийсэн. Тэгээд гилийн 2 утсыг нэг талд нь нийлүүлээд гэрэл асаагүй. Асаагүй юм тийм. За, дараагийн баг хэлээрэй. За. Манай хавхад зүйлийг хийж үзсэн, бошиж үзсэн. Асууж байсан яагаад 2 утсыг тавьсан хавцаж байна. За, зүтэй. За, дараагийнх. Амин. Нэрээс нэг хатсан үзсэн асахгүй. За, хэдгээр туршилтыг хийсэн санаа? Зургаар туршилтыг хийсэн. За, одоо бүгдээрээ харъя. Цаашаа хараарай. За, ямар тохиолдолд ассан бэ? Тавгаар холбоотыг хийхэд ассан. Бусад тохиолдолд асахгүй байна. За, одоо бүгдээрээ нэг даалгавар. За, нэг даалгавар. Бод натраас нэг даалгавар. Бүгдийг аваад бий. За, палмастраараа. Ассан холболтыг үед яаж холбох вэ? Асаагүй холболтын үед яаж холбох вэ? Зургийг. Айдны баг бүгдээрээ ичиж. За, хэдий баг болсон, хэдий баг болсон. За, одоо буулгаад хажууд найзаагаа үнэн. Миний хажуудах найз зөв холбож юу? Буруу байна уу гэдгийг үнэлээд найзаагаа үнэлээд дохоогоо өргөөрэй. Найзаагаа үнэлээд дохоогоо өргөе. Хажуудах найзгаа дохоогоо өргөе. Тэгээд дохоогоо өргөе. За, найзаагаа үнэлээд дохоогоо өргөе шүү. За. За, танаа багийнхаа өмч нь. Дохоогоо өргөе болоо. Дохоогоо. За, бүгдийг харъя. За, бүгдч. Хоёр хүүхдэд жоохон юу байсан бэ тийм ээ? За. Хамаагүй тийм ээ бүгдээ. Би бодрын сайн гэж үзсэн. За
За дүнэлтэй. Найз байгаа юм. За. За одоо тэгвэл хичээлээ дүгнээ. За бид нар өнөөдөр зайн хаана залгууд чийдэн арцах вэ гэсэн туршилтыг гэлээ. За тэгээд чийдэн асахад чийдэнгийн байр хамаатай байна уу? Хамаагүй тийм ээ. Зайны нэмэг хасах тул чийдэнгийн утсыг хэрхэн холбосон нь чийдэн асахад хамаагүй тийм үү? За гэрэл ассан бүх тохиолдолд холбогч утсаар юу дамжиж байгаа юм бэ? Хаан дамжиж байгаа юм байна тийм ээ? Тийм. За одоо бүгдээрээ хараа. Чийдэнг асаахын тулд чийдэнгийн доторх утасны бүтэц маш чухал байна. Та нарт өгсөн жижиг гэрэл маань аян чийдэнтэй адилхан бүтцтэй байдаг. Чийдэнгийн утас нь яагаар асдгүй юм бэ?